Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 12 сарын хоньны ордны астрологийн 6 жоохон хоцорч орж байгаа учраас 12 сарын 7-оос эхлээд ярив. За 12 сарын 7-оос 70 ван шууд төлөвлөгөөнд орж байна. За энэ үеэр өнгөрсөн 7 сараас эхлээд таны хөөцөлдөж эхэлж байсан бичиг баримт эсвэл ямар нэгэн төлөвлөгөө мөн үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд эцэслэн шийдэгдэх нь байна. За энэ үеэр та амьдралдаа шинэ сайхан зорилго тавьж сэтгэл санаагаа тайван сайхан болгохыг хичээгээрэй. 12 сарын 8-наас сугар гараг таны санхүүгийн боломж болон нийгмийн байр сууриа дээшлүүлэх тань туслах болно. Энэ үеэр танд мөнгө төгрөг эсвэл шагнал урамшуулал за мөн танд сайхан сэтгэл төрүүлэх үз саашаал урамшуул ирж магадгүй. Нийгмийн харилцаа холбоо эсвэл баг хамт олноо бүрдүүлэх мөн шинэ хамтрагчтай болох зэрэгт маш сайхан тааламжтай тохиромжтой үе байна. 12 сарын 12-ноос 15-ны хооронд буудаг гариг таныг ажил амьдралын талбар дээр илүү үүрэг хариуцлагатай болгоход нөлөөлөхөр байна. За гэхдээ энэ үеэр буудаг гариг ухрах хөдөлгөөнд байгаа учраас ямар нэгэн том шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй гэж зөвлөе. Энэ үеэр гэр орны болон ажил төрлийн харилцаа холбоон дээр анхааралтай хандаж ямар нэгэн чухал асуудал шийдэхгүй байхыг зөвлөж байна. 12 сарын 15-нд тэргэл сар таны амьдралд шинэ зорилго, шинэ боломж, шинэ ажил эхлүүлэхэд тун тааламжтай үе байна. Энэ үеэр таны ажил амьдралын карьерт томоохон өөрчлөлт авчирч магадгүй. Гэхдээ 15-ны өдөр бууд гараг ухрах хөдөлгөөнд байгаа тул альва шинэ зүйл эхлүүлэхдээ 12 сарын 16-наас хойш эхлүүлэхийг зөвлөж байна. 12 сарын 16-наас 21-ний хооронд бууд гараг шулуун хөдөлгөөнд орж байгаа учраас таны өмнө нь тулгарч байсан ямар нэгэн хэцүү асуудлуудыг илүү хялбар аргаар шийдвэрлэхэд туслах болно. Та одоо өөртөө маш итгэлтэйгээр шинэ ажлууд эхлэх боломжтой байна. Мөн шинэ сайхан харилцаа үүсгэж болно. Бусдтай харилцах харилцаагаа сайжруулахад маш тааламжтай үе ирж байна. 12 сарын 18-наас та энэ үеэр нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож болно. Баг хамт олонны ажлуудад маш үр бүтээлтэй ажил дээрээ манлайлагч удирдагчийн байр суурийг эзлэх боломжтой бусдын анхаарлыг маш их татгаар байна. 12 сарын 22-оос 31-ний хооронд нар таны ажлын амжилт, нэр хүнд, нийгэмд эзлэх байр суурийг маш илүү тодруулж гэрэлтүүлэх болно. Энэ нь таны ажлын, амьдралын карьерийн өсөлт, амьдралын шинэ зорилгоо тодорхойлох маш сайхан үе ирж байна. Та өөрийн ур чадвар, өөрийн бүтээлч байдлаа бусдад маш сайхан харуулж чадна. 12 сарын 30-нд шинэ сар энэ сард 2 дахь удаага тохиож байгаа. Энэ үеэр таны амьдралд шинэ эхлэл ирнэ. Мөн та шинэ харилцаа үүсгэх боломжтой. Мөн таны амьдралын шинэ байр суурь, статус шинжлэгдэн өөрчлөгдөх болно. Энэ нь магадгүй та хэн нэгэнтэй гэрэлсэн, эсвэл хэн нэгнээс салсан, эсвэл та шинээр ямар ч байр суурьтай болж болно. Энийг та өөрөө бүтээх юм. За энэ өдөр таны ирээдүйд хэн байх вэ гэдгийг маш тодорхой харуулах чухал шийдвэрүүд гарахаар байна. 12 сард таны амьдралд томоохон эргэлтүүд авчрах сар байх болно. Та өнгөрсөн үеийн алдаануудыг засаж, шинэ зорилго тавьж, амжилтаа баттгах боломжтой. Энэ сард таны амьдралд тохиох хамгийн чухал үйл явдлууд карьер, нийгмийн харилцаа, санхүүгийн боломжууд байх болно. Анхаарах зүйлс нь бууд гарагийн буцах хөдөлгөөнд байгаа үеэр ялангуяа спорт, хүнд хүчээр ажил хийхээс болгоомжлоороо маш анхааралтай байх хэрэгтэй. Энэ сард та нийгмийн харилцаа холбоо, ажил карьерийн өсөлт,
санхүүгийн орлого ашгаа нэмэгдүүлэх гих зэрэг таатай сайхан боломжууд хүлээж байна. 12 сарын 31-ний өдөр та 2025 оноо маш сайхан цоглог эрч хүчтэй эерэг хандлагаар өгтөж өөрийнхөө хийх бүтээх хамгийн том зорилгоо тодорхойлон цагаан цаасан дээр бичээд он солигдох мөчөд шатаагаад хүслээ биелүүлэх сайхан энергийг өөртөө дуудаарай. 12 сарын 20-ны орны Тарот 6-ыг харъя. За энэ сард эхний карт маань Ten of Cups. За энэ сард та гэр бүл ойр дотны хүмүүстэйгээ цагийг аз жаргалтай өнгөрөөж харилцаа холбоогоо илүү сайжруулах, баттгах боломжтой. Дараагийн карт бол King of Wands. За энэ карт нь бол манлайлал, удирдлагыг гартаа авах танд хүч байна. Өөртөө маш итгэлтэйгээр шинэ ажил, шинэ төсөл эхлүүлж байгаа бол амжилттайгаар эхлүүлээрэй. Амжилт гарнаа. За дараагийн карт бол Queen of Pentacles. За энэ бол санхүүгийн хувьд тогтвортой байдал, гэр бүлдээ анхаарал халамж хайрыг тавих цаг үеийг илэрхийлж байна. Мөн ажил хэргийн амжилт гаргана гэсэн утгатай карт байна. Дараагийн карт маань за өөртөө ямар ч зорилгынхаа төлөө шийдэмгээд алхам хий. Өөртөө итгэлтэй бай. Тэгтээ ялгаа зүйлийг ямар нэгэн байдлаар дахин хянж нэгтэл. За энэ карт нь ямар нэгэн саад бэрхшээл тулгарсан ч давж гарах хүч танд байгаа шүү гэдгийг илэрхийлж байна. Дараагийн карт маань бол за энэ сард мэдлэг мэдээлэл цуглуулах, эрэл хайгуул хийх, мөн бусдтай харилцаа холбоон дээр болгоомжтой хандаж бусдтай ээлдэг сайхан харилцаарай гэсэн утгатай байна шүү. За дараагийнхан карт бол за ирээдүйн талаар олон сонголт хийх шаардлага тулгарх юм бол бодит байдлаа үнэлж хит их мөрөөдөлгүйгээр бодиттой зөв шийдвэр гаргаарай гэж байна шүү. Дараагийн карт маань Hierophant. За энэ Hierophant бол уламжлал, дэг журам, ёс журамыг илэрхийлдэг. За энэ нь юу вэ гэхээр та ямар нэгэн ажил төрөл хийх жаал за ер нь бол уламжлалаа дагаад яг хийдэг зөв шугамар нь хийсэн илүү дээр шүү гэдгийг илүү үр өгөөчтэй гэдгийг харуулж байна. За дараагийн карт маань бол Five of Cups. За энэ карт бол өнгөрсөнд ямар нэгэн сөрөг зүйлс хэтэрхий санаа зовж байсан бол одоо алс ирээдүгөө бодож илүү сайн сайхан эерэг энерги рүү төвлөрөх хэрэгтэй байна. Дараа нь таны шинэ боломж сайн сайхан хүлээж байна шүү гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй. За дараагийн карт бол Eight of Wands. За энэ бол энэ сард ямар нэгэн маш хурдтай өөрчлөлт, гинтийн өөрчлөлт эсвэл шинэ сайхан боломжууд гарч ирнэ. За ямар нэгэн чухал эсвэл ашигтай санал байх юм бол маш хурдан шийдвэр гаргаж ашигтай байдлыг өөртөө эргүүлэн аваарай гэсэн үг. За дараагийн карт бол Lovers буюу за хайр дурлалын харилцаан дээр томоохон шийдвэр гаргах байгаа бол зүрх сэтгэлээ сонсож өөрийнхөө дотоод гүн руугаа орж өөрийнхөө зүрх сэтгэлээ сайн сонсоорой. Хөнгөн хийсвэр битгий шийдвэр гаргаарай гэж байна. Дараагийн карт маань Six of Pentacles. За энэ бол аливаа зүйлийн тэнцвэр, өглөг авлага, за тэгээд санхүүгийн байдал сайжрна, та бусдад туслах, тусламж байвал тусламжийн гараа сунгаарай. Three of Swords бол таны сэтгэл зүйн шарах, хүнд хэцүү үеийг даван гарч байгаа үеийг сануулж байна. За энэ бол бодит байдлыг хүлээн зөвшөөрч зүгээр л болох юм болохоороо болно гэд аливаа сөрөг хэцүү хүнд үеийг зүгээр л даваад гар. Танд тийм хүч байна. За дараагийн карт маань бол Judgment, уучлалт гэсэн карт. Энэ карт маань өнгөрсөн үеийнхээ алдаануудыг эргэн хараад дахин шаналдах хэрэггүй, зүгээр өөрийгөө уучил, бусдыг уучил, тэгээл урагшил. Ерөөсөө л тэр. Дараагийн карт маань бол Nine of Cups.
За энэ сар таны мөрөөдөл биелэх боломж байна шүү. Тийм учраас мөрөөдөл маань биелнэ, аз жаргалыг мэдэрнэ гэд өөртөө итгэлтэй сайн сайхан эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрээ. Дараагийн карт маань бол ямар нэгэн асуудал нөхцөл байдлаас маш сайхан гарах, хурдан гарах, шинэ зам, шинэ арга боломж нээлттэй. За өөрийгөө сайхан ойлгоод, дотоод сэтгэлээ онгойлгоод, өөрийгөө нэг сайхан сонсоод, сайхан тайвшраарай. Дараагийн карт Tower бол гинтийн өөрчлөлтүүд, амьдралд хүчтэй өөрчлөлт гарч хөдөлгөөнд орж эхэлнэ. За энэ үеэр эцэстээ таны амьдралд сайхан шинэ боломж гарч ирнэ гэсэн үг шүү. За тэгээд Queen of Wands бол өөртөө итгэлтэй, урам зоригтой, бүтээлч эмэгтэйг бэлэгддэг. Яг энэ эмэгтэй шиг та өөртөө итгэлтэй, зоригтой алхмуудыг хийж 2025 онд шинэ ирж үчээр дүүрэн аз жаргалтай алхан ороорой гэж хоньны ордныхондоо хүсэн өрөөе. За тэгээд 25 онд уулзцгаая. Баяртай.